Токио. Дуу чимээ төөрөгдлийн хот. Энэ гудамжинд нэгэн залуу бий. Түүнийг хүн болгон мэддэгч хинж таньдаггүй. Тэр хуурамч ертөнцийн цаадах үнэн хардаг. Тэр орон цаг нээж цаг хугацаа гаталдаг. Тэр бол ганцаардл хинчтгөр бардам дайчин. Түүний нэр бол Ёро. За сайн уцгаа. Итүү байна. Өнөөдөр имчилгээр та бүхэндээ Ёрогийн өнгөрсөн түүхийг ярихаар бэлтлээ. Мөн хэдүүлээ удахгүй 1000 subscribe хүрэх гэж байна залуусаа. 1000 subscribe. Subscribe болон лайк дарж үздэг хүмүүстээ баярлалаа. Одоо харин нэг зарга хийчихье. Юу вэ гэхээр өмнөх бичлэгэн дээр ярьжсэн миний бичлэгийг үздэг хүмүүсийн 93% нь subscribe хийгээгүй үздэг юм. Тэрийг бодох юм бол харин одоо арай дээр болсон. Тэр бичлэгийг хийснээс хойш эсвэл яасан мэдгүй. Одоо яварчсан 84.6% нь л subscribe дарааг үздэг байсан байна. Яварчсан бас тэр 84.6% та баярлаа. Намайг үздэгт баярлаа. Одоо харин нөгөө нэг товчоо дараад өгч. Хэрвээ бүгд subscribe дарчмал би 7000 subscribe хүрэх гээд байгаа шүү дээ. Пүүчоор. Тийм болохоор залуусаа бичлэг эхлэхээс өмнө лайка дарааг бол лайка дараарай. Subscribe дарж амжааг бол subscribe дараарай. Ингээд бичлэгэнд орцгоё. Японы Токио хотод өссөн нэгэн залуу. Түүний жинхэнэ нэрийг Киритани Рё гэдэг. Түүний бага насны талаар маш бага мэдээлэл байдаг ч нэг тодорхой зүйл нь тэр хизээч энгийн амьдралаар амьдарч байгаагүй. Тэр нэгэн цагт хүүгүүдийн хамтлагт хүртэл байсан гэдэг. Бас аргагүй дээ харах царай нэл бас нэг тэр entertainment тийм рок мок тийм нэг шоу цэнгийн талдаал юм шиг харагддаг шүү дээ. Гэвч ганцхан 7 хоногийн дараа тэндээс хөөгцсөн. Учир нь тэр хамтлагийн ахлагчийг чи main character биш гэж домжилсны дараа цохиж унагсан байдаг. Энэ л үйл явдал Ёрогийн зан чанарыг хилтгэн. Тэр хизээч бусдын хэлсэнд нийцдэггүй. Үргэлж өөрөөрөө байдаг хүн. Ёрогийн хамгийн том зорилго бол өөрийн өвөг дээдсийн нууцыг олох. Түүний гэр бүлийн ухсаа Эдо үеийн самурайнуудтай холбоотой бөгөөд тэд Рейдена хэмээх энергийн талаар аль эрт мэддэг байсан гэж үздэг. Гайхамшигтай нь Icebox хэмээх хөлдөө нутагт нэг нь Японы дайны хөлөг онгоц илэрсэн байдаг. Энэ онгоц бол Ёрогийн өвөг дээдсийн онгоц. Онгоцны дотор Рейдена шингээсэн хуйг дуулга олдсон нь Kingdom корпорацийн анхаарлыг татаж судалгаанд орсон. Харин Ёро үүнийг мэдээд Kingdom-ийн S22 нэртэй нууц байгууламж руу нэвтэрч тэр хуйгнаас Radiant-тэй самурай маскыг хулгайлсан. Энэ бол түүний өнөөдрийн Rift маск буюу өөр ертөнц рүү нэвтрэх түлхүүр юм. Тэр мөчөөс Ёрогийн хувь тавилан бүр мөсөн өөрчлөгдсөн. Хулгайн дараа Ёрогийн үйлдэлүүд Kingdom-ийн анхаарал төртөж удалгүй Valorant протокол түүнтэй холбогдсон. Тэд Ёрогийн чадрыг ашиглан Омега дэлхийн халдлагаас хамгаалахыг хүссэн. Ингэж л Ёро Valorant-ийн 15 дахь эйжент болсон. Тэр олон даалгаварт оролцсон. Түүний дотор S22 дахь Spike Red-ийг ажиллагаа. Тэнд Ёро өөрийн Rift чадвар ашиглан дайсны ард гарч Phoenix-ийг авран Omega Jet болон Omega Cypher-тэй дулдаж ялсан байдаг. Гэвч тэр үеэс хойш Ёро нэг зүйлийг ойлгосон. Энэ ертөнцийн дотор өөр нэг ертөнц нуугдаж байгааг. Тэр үнийг мэдэрдэг байсан. Valorant-ийн ахлагч Brimstone түүнд S22-д дахиж бүү оч гэж анхаарсан ч Ёро твцсэнгүй. Тэр дахин Icebox руу нэвтэрсэн. Хөлөг онгоцны ханад тэр Dimensional Scaring өөрөөр хэлбэл орон зайн шахрыг олсон. Түүнийг үзэж байх үед нэгэн зүйл болсон. Орон зайн хилс сул байж Ёро гинэд цаг хугацаар унсан. Тэр одоо ба Тэгхүйн хооронд орчиж байсан гэж ярьдаг. Тэнд тэр нэгэн эмэгтэй дуулаг сонссон. Тэр намайг дуудаж байсан. Би тэр хоолойг таньсан гэж Ёро хожим хэлсэн байдаг. Энэ үуч бол түүний хувьд хамгийн том онцгой. Өөрийнх нь цусны удам. Магадгүй түүнийг өдөрдөж буй өнгөрсөн үеийн дуудлагаж магадгүй. Хүн Ёро ч одоо бөө юм шүүстэй үе. Fate Ёрогийн тухай тусгай дөөс ивцсэн байдаг. Тэнд Ёрог өөрийн дайснуудыг бүрэн сүрэл хүртлээр зогсдоггүй. Омогтой, ууртай гэж тодорхойлсон байдаг. Гэтэ Fate нэг чухал зүйлийг онцолдог. Ёро хүмүүстэй холбоо тогтоож чаддаггүй. Тиймээс л үргэлж ганцаараа байдаг. Түүний хамгийн том сул тал бол бусдад итгэх чадваргүй байдал. Гэсэн ч энэ зан нь түүнийг хамгийн аюултай, хамгийн анхаарал татсан эйжент болгож өгдөг. Бусад эйжентүүдтэй ямар харилцаатай байдаг вэ? Phoenix. Тэдний хооронд найрсаг өрсөлдөөн бий. Хоёулаа хамгийн шилдэг дүйлэст хэн бэ гэдгээр үргэлж маргалддаг. Okay, Yoru, right here, right now. We'll see who's the better shot. Fine, but I'll keep score. Рейна. Ёро түнд гүн хүндэтгэлтэй ханддаг. Түүний хүйтэн сэтгэл хүч чадлыг биширдэг. Reina, I'll take one side if you take the other. They'll be dead in 5 seconds. Амен. Ёрогийн хүчийг ойлгодог цөөхөн хүний нэг. Тэр Ёрод
чи Rift талах бүртээ өөрийн нэг хэсгийг ардаа үлдээдэг гэж хэлдэг. Armin, let's teleport and spook those guys. Where shall we go, Riftwalker? They cannot watch everywhere at once. Sky. Тэдний хооронд баг зэрэг сэтгэн сүнгэн гайс байдаг. Ярогийн царай улаамарч хариу үйлдэлтэй хэсгүүдч байдаг. Hey, Flower Girl, I found some leaves. Do you want them? I've got enough, thanks. But call me Flower Girl again, I'll break your nose. Skies, that was... that was pretty good. Wow, someone wants attention. Viper. Яро Viper-ыг бас их хүндэлдэг. Гэхдээ тэрийг шууд ил гаргадаггүй. Viper Ярог хит бардам, гэхдээ сонирхолтой туршилтын завгар гэж хардаг. You have the ability to riftwalk and you stay here? What a shame. There are so many better worlds out there. Bridge. Яро Bridge хоёр бие биенээ сайн хүлээж авдаггүй. Хоёулаа эрч хүчтэй, их зантай, өөрийн арга барилтай ихтэй хүмүүс. Тийм болохоор байнга зөрчилддөг. Тэд хамт байхдаа үр дүнтэй баг болж чаддагч бие биенээ зодох шахам маргалддаг. It's impressive what Breach can do when he shuts up for a second. Яро бол ганцаараа тэмцэгч. Тэр багийн ажиллагаанд дургүй. Өөрийн хүчээр бүхнийг шидэхийг л үздэг. Гэхдээ тэр ууртай, хөөрхөн хошигндог. Дуулууртай биш ч бодлоготой. Тэр гудамжны уралдаанд оролцдог. Моторт дугуйгаа засдаг. Хутга цуглуулдаг. Заримдаа бүр Chloe-ийн удирддаг TTRPG тоглоомын бүлэгт хүртэл оролцдог. TTRPG гэдэг нь Tabletop Role Playing Game буюу ширээний дүр тоглох тоглоом гэсэн үг. Тоглогч бүр нэг дүр бүтээж тодорхой зан чанар, чадвартай фэнтези ертөнцид дүр бүтдэг. Харин нэг хүн Dungeon Master буюу түүхтлэгч болдог. Тэр хүн дэлхийн дүрм, нөхцөл, дайснуудыг удирдах өгдөг. Нэг ийм тоглоомыг тоглолт юм байна. Түүний чадварууд маш сонирхолтой. Өөрийн дүрийг хуурмаг байдлаар үүсгэж дайснаа төөрөгдүүлдэг. Мөн бодит байдлаас Radiant Fragment тасалж шитгэхэд хан мөрмөгц хүчтэй гэрэл цацардаг. Өөрийн байрлалаас Rift татаас үсгээд тэр татаасаар дамжин шууд телепортлдог. Radiant Mask өмсөд өөр ертөнц рүү ордог. Тэнд тэр бусдад үл үзэгдэнэ. Гэхдээ бусдын ертөнцийг харж чадна. Гэвч Амины хэлсэнчлэн энэ чадвар Ярод аюултай. Rift-д орох бүртээ тэр өөрийн нэг хэсгийг ардаа үлдээдэг. Энэ нь түүний хүч чадлын үн юм. Split бол Ярогийн төрлөх хот. Түүний омог уурын их сурвалж нь эндээс үүдэлтэй. Тэнд Kingdom Corporates том HQ барьж нутгийн амьдрал, соёлыг эсэргүүцсэн мэт байдаг. Яро үнийг үзэн яддаг. Split чинь Токиод байдаг гэсэн юм уу? Би өстө тэгж бодоо юм. Яро бол ганцаардмалч зоригтой. Өнгөрсөн ба ирээдүйн зааг дээр алхдаг дайчин. Түүний зориг зөвхөн тулдах биш. Үннээ олох. Хинэж мэдэхгүй тэр эмхтэн дуу хоолойг дахин сонсох. Хаанаас ирснээ мэдэхгүй хүн ирээдүгээ бүтээж чадах уу? Бидний мэдэх дараагийн нууцлаг Rift магадгүй Ярогийн өнгөрсөнд нуугдаж байгаа ч юм болов. Бичлэг таалагдсан бол like and subscribe. Мөн дараагийн бичлэгээр одоо та нар мэддэг бас мэлгүй дээ, тий. Ямар эйжент оролцмоор байгаагаа комент зэгт үлдээгээрэй. Мөн хэдүүлээ gas 1000 subscribe хүрч идэх үү. Тэгэхээр subscribe дараарай. Баяцгаа.